Богд хааны ордон музей. Мэйдэн чэнэмане вандожэ танда санжэ дэшэ гончэндэ бэгэндэндэ васо чутанда манэм жингэдэ зачэрэнэма бэрвэн отанжэ мишэмэгэ мамбататэдэ чэмбэ намбрэшэдэ дабой чэчэчэ сэншэлдэ сэлбандэ ембэжэ санжэ дэшэдэ ганги дэкчэ шэкдэ шэвайэ чэмбэ харчэ дандэлдэ ханна эмрэчэгэ нэшэнэржэнсэ дэнгэшэ дэншэрэ сасырдэ нандачэ саншэндэ ханырышэ сангрэрэма чэгэ нэлжэжэ янзэжэ дан бэлбэнэндэ чэнчэдвэдэ Nembejetas, the day that the Herba Chamber, the Tambajans, Memra Yinsoda, Yamrejetum, Baton, Argentas, and the Jamso, the Waters, and Madeshas, a gate of the Jedon, Convenium, Sodan, Jura, and the Waton, Arjasa, Jatan Jet, and the Jehonda, Minjit, and Jeshatata, the Jijir, the Ganyam Tessa, Java, Dembe, Waton, Argenza, then Jambridge, number of Cotton, the Magic Sun, and Bejan Dota, Tansram Maxura Jatma, Prendaje, Membe, Don, and Gigman Nurdo. Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар Живзэн дам бутагтын өргөө буюу ногоон ордон гэж монголчуудад алдарсан энэ ордон маань бол их сайхнаараа хадгалагдж байна. Одоо Монголд байгаа сүм хийдүүдээс 3 сүм хийд бол пайлуур буюу ямпай хаалгатай байна. Ямпай хаалга маань яадаг вэ гэхээр альва тэр сүм хийд болоод тэр дотор оршин буюу бурхан шүтээнд гаднаас ирэх тэр хорлол болгоныг хаахын тухайд. За дээрээс нь бол их стэцийн мяндагтай сүм хийдүүдэд ямпай хаалга байдаг маань тэр ямпай хаалганаас хоошоо бол морьтойгоо унаа хөсгтөөгөө очтгоо тэнд тулд зогсоо тэрнээсээ хоошоогоо бол явган очиж хүндэтгэл үзүүлж ордог тийм одоо хүндэтгэлийн хаалга нэг талаараа нөгөө талаараа бол тэр муу юм болгоноос хамгаалах их олон онцт хаалга байна. Богдын ногоон ордонд бол асарт хаалга, уран давхарлагт хаалга гэх мэтлэн дандаа хүндэтгэлийн хаалгууд байна. Ямпа хаалга маань өөрөө бол дотроо 5 луутай, 9 луутай гэх мэт олон луун дөрүүдийг дотроо хадгалсан байдаг. Лууг бол ялгах тэмдэг нь хумсаар нь ялгадаг. Манж луунууд бол 5 хүмүүстэй байдаг. Монгол луу бол 4 хүмүүстэй байдаг. Сүмийн үүдээр муу юм орох, одоо шашин тэржлэх, дээдийн номд харшлах тэр муу саад барцад орох бүх зүйлийг тэр ямпа хаалгаар хааж байдаг. Муу имийг оруулахгүй хаалт хамгаалалт гэсэн тийм том хүрээ хэрмэн хүрээх суудахтай. Богд хаан ба түүний их хатан Дондог дулам нар бас тэр үеийн их стэц лам хуургууд ордог гол хаалга бол 8 баган дээр 7 давхарлага дээвэр хийсэн байдаг юм аа. Энэхүү амгалан ихийн хаалгыг 108 онцоор нэг шадаас оруулгүйгээр хийсэн байдаг юм аа.
бол заавал дөрвөн махран зураг, дөрвөн хичээлчин ший буюу их хаадуудыг оршоосон байдаг. Дөрвөн махранз маань бол ерөөсөө Юлхан сүрэнтэн пагжаву жаминсандан намтаасарах юм. Энэ дөрвөн их хаадууд маань тэр сүм хийдийн хаалгаар ороход шашин тэрслэгчдийг тэр хаалгаар нэвтрүүлэхгүй хааж хамгаална гэсэн. Тэгээ бурхан багш амь цэрэн боход бурхан шашныг болоод энэ дээдийн номлолыг бол мөнхөд шахин хамгаалж гадны харшлах шалтгаанаас хамгаална гэсэн тангарахтай дөрвөн хаадууд үүдэнд оршиж байдаг. Энэхүү орд нь Махранзын сүм, Арваасаа буюу Сэрүүн асар, Найдангийн сүм, Лаврангийн сүм, Торгон зургийн сүм, Уран зургийн сүм буюу 6 сүмөөс бүтгэхээс гадна нэг асартай. Махранзын сүм уг сүмийг 1903 дугаар онд барьсан бөгөөд дотор нь 4 твийг аюул хорлолоос хамгаалдаг Махранзын 4 их хаад байдаг. Эдгээр нь цаасан шуумлын аргаар хийгдсэн хамгийн том бүтээлүүд юм. Найдан сүм 8 дугаар Богд хааны төрсөн өдөр зориулсан энэ сүмд 16 лам 3 өдрийн турш бурхны зураг зурж байжээ. Богд хааны ордноос гарахад адис хүртгэхээр шавж ирсэн хүмүүсийг ороолон цохиж зам гаргахад хэрэгэлдэг байсан барын сүм, янз бүрийн хөгжмөр, эрдний чулуугаар чимэглэж алтаар бүрсэн гүнгэрв. Богд хааны хүмүүст адис хүртээдэг байсан хадаг, занд мотор хийсэн арц цугуулах сав зэрэг Богд хааныг хэрэглэж байсан эд хэрэглүүд. Насны 3 шүтэн болох цагаан дарыг, аюуш, жүгдэр намжил, төвдийн шашныг үндэслэгч зонхов, түүний 2 шавийн зэсээр цутгаж алтаар бүрсэн баримтууд. Лаврын сүм 8 дугаар Богд хаан мөргөлөн хийдэг байсан сүм бөгөөд анх дугаар Богд зан узрын улсын баримтууд байдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн
21 дарихын дүр нь бүгд ижилхэн юм шиг харагдаж байгаа боловч өөр нүүрний хувирал харцыг үзүүлж байдгаараа онцлогтой. Нован дарих нь ээж хүний намблаг төрх тайван амгалан байдлыг илэрхийлдэг. Энэтхэгийн лам жавзан дарнаат хавилгааны баримл байх бөгөөд Занвазрыг түүний Монгол төрсөн хойд дүрмэ гэж үздэг.